Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр манай де факто нэвтрүүлгийн зочноор Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дорог Гамболдын Эрдэнэ Туяа оролцож байна. Гамболдын Эрдэнэ Туяа Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал. Монгол Улсын их сургуулийг байгаль орчны химийн бакалавр зэрэгтээ төгссөн. Оксфордын их сургуулийн үндэсний хөгжилд уул уурхай, газрын тос, хийн салбарын оруулах хувь нэмэр хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн. Австралид олон улсын ISO аудитор зөвлөхөөр магадлан итгэмжлэгдсэн бөгөөд оюут толгой болон Aspire Mining-ийн төслүүдэд байгаль орчинд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын тэзүү боловсруулахад хамтран ажилласан туршлагатай. Мөн Австрали Монголын эрдэс баялагын салбарын хөгжлийн хөтөлбөрт байгаль орчны асуудал хариуцсан зөвлөхөөр оюут толгой, Бороговд, Aspire Mining, хан алтай ресурс компаниудад ажиллаж байсан. Доктортой уул уурхай байгаль орчны менежмент болон олон талт оролцогч талуудтай хамтын ажиллагааны чиглэлээр ажилласан 20 гаруй жилийн туршлагатай. Хамбогд уул хатан туулгуулын хөвөөндөх цэнгэг агаартай бүсэд байрлалтай. Хүүхдэд ээлтэй хотхны төлөвлөлт болон эрүүл амьдралын хэм маягийг эрхэмлэгч та бүхнийг King Tower апартментийн 5-р ээлжийн орон сууцнд урьж байна. Амар тайван амьдрал аян давтагдшгүй. За сайн байна уу та? Сайн байна уу? Өдрийн мэнд. За нөө алдартай Mining Week болж өнгөрлөө. Энэ Улаанбаатар хотоос их зайтай боллоо. Налынхаас урагшаа. Ер нь тэнд шин тийм олон нийтийн арга хэмжээний, олон улсын арга хэмжээний шин төв бий болж ах шиг байна. За энэ удаагийн энэ Mining Week буюу энэ уул уурхайн 7 хоногийн та товчхон дүгнээд ярихгүй юу? Тийм, таны хэлдгээр уул уурхайн 7 хоног бол урд нь Улаанбаатар хотод хурал одоо чуулган хэлбэрээр болж зохион байгуулагддаг байсан. За бидний зүгээс бас өнгөрсөн жил Налах дүүргийн тайж харахны биелдээс анхны одоо яг энэ экспо арга хэмжээгээр бас өргөжүүлж зохион байгуулсан. За мэдээж санаа одоо яг ингэж өргөжүүлэх болсон санаа нь бол эрсдэлгийн салбарт бол маш олон одоо оролцогч тал байна. За тэдгээрийн бас одоо үйл ажиллагааны салбарын доктортой байдал, эдийн засгийн одоо доктортой байдлаас бас шууд хамааралтай байдаг. Тэгэхээр энэ ханганы нийлүүлэгчид гэдэг манаас яг энэ эдийн засгийн дам өргөжийг бий болгож идэг томоохон оролцогч талын нэг байдаг. Тэгэхээр бас яг энэ салбарт одоо бизнесийн шинэ одоо харилцааг идэвхжүүлэх за ялангуяа одоо энэ технологийн дэвшил бол сүүлийн жилүүдэд бол маш эрчимтэй яригдчихэж байгаа шүү дээ. Эрчим хүчний шилжилт, ногоон эрчим хүч гэл за бас технологийн хувьд бол автоматжуулалт, дижитал гэл за одоо AI технологи хүртэл ингээд ухаалаг одоо шийдлүүд бас энэ салбарт орж ирж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг бас хооронд нь танилцуулах, шинээр одоо танилцуулах бизнесийн харилцааг нь тэлэх, өргөтгөх. За нөгөө талдаас энэ салбарын оролцогч одоо бүхэл талуудад бас салбарыг зөвөр ойлгох боломж байх юм байна гэж бид бүхэн харсан. За тэгээ өнгөрсөн жилийн хувьд бол энэ жилийн хувьд бол өнгөрсөн жилтэйг харьцуулах юм бол одоо оролцогчдын тоо 2 дахин нэмэгдсэн байна. За нийт одоо яг зохион байгуулалтын одоо ажлыг бол Ажил дээр эрзэл яам, ашигт малтмал газрын төсний газар, за Монголын уул уурхай үндэсний ассоциац бол хийсэн. За нийт оролцогч байгууллагуудаар наваад үзэх юм бол 300 гаруй байгууллага оролцсон байна. За энэ жилийн бас онцлог нь бол илүү одоо орон нутгийн харилцааг одоо дэмжих буюу олон талт одоо харилцааг дэмжих чиглэлээр за бүсчилсэн үйлчлэлийн хүрээлэнтэй хамтраад 21 аймгийн одоо удирдлагуудыг бас оролцуулахын ажлыг бас хийсэн. За энэ бүсчилсэн үйлчлэлийн хүрээнд бол одоо шинэ хоршоо хөтөлбөрийнхэн бас орж ирж үйл ажиллагаа танилцуулах гэх мэтчлэн одоо нэлээд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаанууд бол өрнөсөн. За зохион байгуулалтын хувьд бол 400-аад хүн одоо баг бүрэлдэхүүн бас яг энэ үйл ажиллагаанд орол ажилласан. За мэдээж одоо арга хэмжээг бол өнгөрсөн жилийнхийг бодвол одоо 2 дахин хүн бас ирж сонирхсан байна. Өнгөрсөн жил бол 5 өдөр нийт 20,000 орчим хүн ирж сонирхсан бол энэ жилийн хувьд бол 3 өдрийн турш бол 20,000 давсан одоо оролцогчдод ирсэн. Нэлээд одоо бид нар нөгөө Улаанбаатар хотоос цаг тутмал автобус явж байхад л одоо байнга дүүр үнэтэй оролцож нэлээд мэдээлэлтэй бас болсон байна. За энэ хүрээнд бас яг ингээд салбар хуралдаануудыг хариуцсан одоо мэргэжлийн холбоод за компаниудын одоо төвшүүлж байгаа асуудлуудыг харах юм бол яг л одоо өнөөдөр салбар тулгамдж байгаа асуудлуудаас тойрж ярилцсан. За гарц гаргалгааг дэвшүүлсэн иймэрхүү одоо өргөөчтөөс хурал болсон гэж бидний зүгээс бол үзэж байгаа. Үнэхээр хэмжээ тэр хамарсан хүрээлгээрээ бол их том гэж харагдаж ирсэн. Ялангуяа тэр уул уурхайн холбогдолтой тэр олон том төхөөрөмжүүдийг
байрлуулах гэдэг бол бүтэн хот нүүлгэж байгаа юм шиг л тийм хэмжээний бүтэн хот бий боллоо ш сая. Буюу нэг талаас нөгөө талаас яг өнөөдрийн уул уурхайн салбар манай эдийн засгийн бараг 20% шүү. Тэгээ энэ салбар чинь зөвхөн таны хэлснээр тэр олон нийгүүдийг шиг бүх хүмүүсийг бид хамарч ярихгүй байгаа юм л. Тэгээ сая бол үнэхээр асар том салбар гэдэг нь харагдлаа тийм ээ. Ялангуяа чөлөөт эдийн засгтай болохоор оролцогчид өөрсдөө орох гарах эрх бүр эрэхтэй энэ утгаараа энэ одоо үнэхээр уул уурхай бол айгүй том салбар байна гэдгийг харагдсан тийм юм боллоо. 20,000 хүн очлоо гэж та ярьж байна. За гэхдээ энэ салбар бол энэ хэмжээ том боломж нь их. Тэгээ Монголд бол одоохондоо энэ уул уурхайн салбараас өшөө гадаадаас валют олох өөр юуч байхгүй шүү. Тэгэхээр энэ салбар бол үнэхээр амин чухал гэдгийг бид нар мэдж байгаа. Тэгсэн мөртлөө хамгийн шүүмжилж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор та өнөөдөр энэ уул уурхайн салбарын өмнө тулгарч байгаа ямар сорилтууд байна. Та одоо энэ ажлыг 4 жил миний мэтгэл хийж гадаад дотоод энэ олон арга хэмжээнүүд ордог энэ уул уурхайн хүмүүсийг төлөөлөө. Тэгээ энэ утгаараа бид нар энэ салбарт одоо хамгийн том сорилт юу вэ? Яг таны хэлснээрээс одоо чөлөөт эдийн засагт шилжээд бид нар 35 гаруй жил явж байна. За энэ хугацаанд бас яг энэ эрс зээлийн салбар бол Монгол улсаас одоо гадаад зах зээл дээр гарсан бараг цорын ганц одоо салбар гэж хэлэхэд бол буруутгүй гэж би бол хувьдаа боддог. Тэгээ энэ хүрээндээ ч бас олон улсын одоо хөрөнгө оруулалтыг бас эрс зээлийн салбар төвлөрүүлэх те. За эргээд нөгөө хөрөнгө оруулагчдын тавьж байгаа шаардлагыг хангах, за бүтээгдэхүүнээ борлуулах гэдэг ингээд маш том одоо гадны харилцаанд бол энэ салбар өөр орж явдаг. За яг хөө зүгээр бид нэр өнгөрсөн 35 жилийн хугацаагаа ингээд эргүүлээ харах юм бол одоо нэг юм дүгнээд амсгийж чад нэг дүгнэх бас хэрэгтэй байх юм шиг байна. Тэгээ яг салбарын хувьд бол одоо 100 жилийн сайхан тэмдэглэсэн салбар шүү дээ. Гэхдээ энэ 35 жилээс өмнө бол одоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгтай үед те зөвхөн нөө бүтээмж бүтээл дээр төвлөрдөг одоо юм онцлогтой байсан бол одоо зах зээлийн нийгэмд шилжснээрээ бас 3 дахь орны хөрөнгө оруулагч орж ирснээрээ одоо бид нар энэ өнөөдрийн яригадаад байгаа байгаль орчин нийгэм засаглалын асуудлыг чухалчилдаг болсон. За энэ шаардлага хэрэгцээг бас хангаж ийж бид нараас одоо хөрөнгө оруулагчдын одоо итгэлийг авах те дараагийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэх мэтчлэн одоо нөгөө талдаас бид нар хариуцлагатай одоо зээлдэг юм шүү те одоо хариуцлагатай одоо төслийг бас хэрэгжүүлж чаддгийм шүү гэдэг манаас одоо олон улсад ч гэсэн бид нарыг бас эргээр харуулхад бол маш том үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгодог. Тэгэхээр өнгөрсөн 35 жил гаруйн хугацаанд бол бид нар тодорхой хэмжээний одоо туулсан зам эргээ харах юм бол амжилтч байна тий энэ тунд бол алдаа онооч бас байдаг. Тэгэхээр амжилтаа бол бид нар илүү батгах одоо зорилгоор илүү сайжруулад явах хэрэгтэй. За алдаа оноогоо бол бид нар ингээд засаад явах хэрэгтэй гэж бол боддог. За гэхдээ харамсалтай нь бас гаргасан алдаанууд бол дахин давтаж гаргаж байгаа гаргасан шийдвэрүүдээсээ ч гэсэн эргэж буцаж байгаа энэ зүйл бол энэ салбартаас өнөөдөр хамгийн том сорилтыг бий болгодог. Тэгээ мэдээж яг ингээд сорилт гэдэг нэг бүрчлээ ярих юм бол нэлээд олон сорилт. Нөгөө талдаа бол зүгээр томилоод хэлэх юм бол бид нар салбарыг яг тэлэх тэр боломжийг эргээгээд өөрсдөө нөгөө төр захиргааны байгууллага маань бодлогоор одоо боомлсон шийдвэрүүдийг гаргаж ирсэн тий та одоо мартаг бол хайгуулын тусгай зөвшөөрөл бид нараас олохыг хориглож байгаа нь эргээд энэ салбарт одоо хайгуул судалгааны ажил хийхдэггүй байх тэр их үндэс суурийг тавьсан одоо ч гэсэн бид нар хайгуулын үйл ажиллагаа идэвхжүүлж чадахгүй. За нөгөө лиценз маань одоо олборлолтынхоос бага болчлоо 2 дахин бага болчлоо гэж яриад яваад байдаг тий. За гэхдээ гаргаж байгаа шийдвэрүүд маань бас эргээд үр дүнтэй байна уу гэж харах юм бол бас үгүй. За одоо тендерээр олголоо гэж бид нараас баггүй хугацаа өнгөрсөн ч гэсэн яг боддоор одоо хайгуулын үйл ажиллагаас хийхдэггүй явж байна. Саяхан Казахстан ингээд байдлыг тийм танилцах боломж гарахгүй юу? Ер нь яагаад хайгуулын лиценз олборлолтынхаа лицензээс хэдэн 10 дахин том байх ёстой вэ гэвэл тухайн орнд манайх бол их том орн. Дэлхийн 17 дахь том нутаг. Тэгээд Казахстан ч дэлхийн 9 дахь том нутаг юм байна. Тэгэхээр энэ том нутагта хаана нь юу байгаа вэ гэдгийг хайгаад олно гэдэг бол өөрөө маш их үнэтэй бөгөөд маш их хариуцлагатай. Ягаад гэвэл урт хугацаагаар хаанаасаа хизээ юуг олборлож хөгжих вэ гэдгийг төлөвлөж болно л. Бид нар энийг орхичоод нэг тийм мөрөөдлийн төлөвлөгөө хийгээл яваад байна шүү дээ мөнгөгүй. Яг нь. Төлөвлөгөөгөө хийн тийм юм хийн л гэдэг юм. Мөнгө нь хаанаас гарахыг хинж ярихгүй байгаа шүү. Ягаад гэвэл мэдэхгүй байгаа байхгүй. Мөнгө одоохондоо гарах юм бол газрын доор байна. Бид нар бас уул уурхай баялаг гэж яриад байгаа. Баялаг гэдэг чинь
газар доор байгаа юм чинь өөрөө баялаг биш шүү дээ. Тэр чинь нөөц л байхгүй юу, тийм үү? Нөөцийг газар дээр гаргаж ирээд хөрөнгө оруулалт хийгээд боловсруулаад ядаж гаргаж ирээд тийм энэ бүхэн чинь өөрөө тэгжээж нэг юм баялаг болох хаалга нэгдэж шүү дээ. Яг энэтэй холбоотой Казахстан яасан байна гэхээр чивэл ураныг 10 хэдэн компани өгсөн юм бэл. Тэг өөрсдийнх нь ямар нөхцөл ярим тэрүүгээр нөгөө хайгуул хийлгсээр байгаад тэг өнөөдөр Казахстан дэлхийн хамгийн их нөөцтэй орн гэж яриад байгаа байхгүй. Манай тутгааргүй нөөцтэй байхгүй. Ганцхан бид хайгаа шүү. Тий. Марда гэдэг Оросууд нийцэл нэг юм байгаа. Сүүл оранууд Францууд нийсэн байгаа тий. Тэгээ өөр нэг юм байхгүй. Тэгэхээр хайгуул гэдэг аль зэрэг чухал вэ гэдэг. Хайгуулгүйгээр уурхаа боломжгүй гэдэг тий. Тэг энэ яагаад ингэж энийг хайгуулынхаа лицензийг өгөхгүй байгаа юм. Яагаад та ингэж бодож байна. Яагаад гэвэл дарга нар бол амлаж байгаа байхгүй хийн. Хайгуул өгнө гэл. Тэгэл байхгүй. Яагаад. За яг бүр нэг хэсэг одоо зогссон байсныгаа бол нөө сонгон шалгаруулалтаар бас нэг багахан хугацаанд өгж үзлээ шүү дээ. 23 онд нэг хэсэг өгөөд за эргээд болоод сая оны ихнээс ингээд буцаагаад сонгон шалгаруулалтаар бол олгож явж байгаа. Гэхдээ яг энэ дээр нөө бодитоор одоо Монгол компаниуд одоо Монгол хайгуулчтай ороод тэндээс бас өрсөлдөөд хайгуулын одоо ажлын лиценз авах боломж нь бол маш хомссон, маш одоо өндөр үнийн дүнтэй. Одоо бас өнөө санал болгоод өндөр үнийн дүнтэй нь одоо энэ лиценз энэ талбай дээр хайгуул хий гэхдээ ямар мөнгө тавь гэдгийг. За тэр доод хэмжээ бол байхгүй юм шиг байна. Тэгээд нөгөө хамгийн өндөр үнийн дүн өгсөн нь л одоо өнөөдрийн лицензийг бол авч байгаа. За тэгээд бид нараас яг геологчдоос асуугаад үзэхээр ерөөсөө яг бодитоор бол тэнд хайгуулын ажил хийгдээгүй лиценз олгогдсон ч гэсэн. За тэгээ өөрсдийнх нь одоо баримжаагаар үнэлж байгаа үнэлгээнээс бол хэд дахин өндөр үнийн дүнгээр бол лицензийг авч гинэ гэдэг асуудлыг бас энэ одоо өнгөрсөн хугацаанд хийсэн тендерийн үр дүнг бол хөөсөн үнээр аваад буцаагаад одоо борлуулах ч юм уу тиймэрхүү л одоо ард шийдэл холбоотой хараа. Ер нь бол Монголын төр засагт ялангуяа геологи уурхайн салбарт ойрхон байсан хүмүүс янз бүрийн хэлбэрээр лиценз аваад тэрийг янз бүрийн хэлбэрээр цааш наашаа зараад юу ч хийгээгүй тэгсэн мөртлөө баяжсан хүмүүс дүүрэн байгаа тийм ээ. Тэгээ өөрсдөө баяжсныгаа болохоор зэрэг хөдөлмөр хийсэн хүн шиг ингээл гавь яваагуулсан хүн дахиад байгаа шүү дээ. Нэг талаас нөгөө талаас үнэхээр лиценз аваад тодорхой өрөмдлөг хийгээд бодтой гэдгийг харуулад тэгээд зарж байгаа хүмүүс ч байгаа. Junior одоо тийм үр гүйцэтгэж байгаа тийм. Тэгэхээр энэ лицензийг чи ингээл аваад зараад идэг нэг commodity бараа болчихлоо шүү дээ тийм. Энийг бусад оронд одоо яадаг юм. Нэгэнд бараа болгоо зарж байгаа бол Орос орлогоос татвар авдаг юм уу? Ямар дамжигт нь авдаг юм. Энэ ганц манайд ч болж байгаа үе явдал биш тийм ээ. Энэ дээр ямар олон улсын зохицуулт байд юм бол? Яг одоо тэр лицензийг аваад зарж борлуулах нь бол боломжтой шүү дээ. Тэр таны одоо авсан лиценз эргээд тэрийг бас эдийн засгийн эргэлтэнд оруулахад тэр боломж нь нээлттэй байх хэрэгтэй олон улсын жишээрээ ч гэсэн. Тэрийг харин зөвөр нөгөө таны л дээр удаан хугацаагаар дараад тэнд ямарваа нэгэн хайгуулын үйл ажиллагаа хийхгүй байгаа нь одоо бид нар чинь хайгуулын нэг 800 гаруй лиценз, за ашиглалтын нэг 1000 гаруй лиценз гэдэг нэг 2000 гаруй лиценз тоо яригадаад идэг. Гэхдээ яг өнөөдөр хайгуул бол байхгүй тий хийж байгаа төслүүд байхгүй. За олборлолтын хувьд бол нэг 100 гаруй компани л одоо уулын ажлын төлөвлөгөө тайлангаа батлуулан ингэ явж байгаа байхгүй. Тэгэхээр 2000 гаруй лиценз одоо ингээд ашиглалтгүй ингээд байж гэнэ л гэсэн үг. Ашиглалтын ч тэр олборлолт хайгуулын ч тэр. Тэгэхээр эргээд нөгөө хөрөнгө оруулалтаа татаж чадахгүй асуудлууд байна. Саяны жуниор одоо олон улсын жишгээр бол тий жуниор төслүүд өөрсдөө явж хөрөнгө оруулалт олж ирдэг шүү дээ. Одоо энэ сайн жишээ нь бол би Авиахаа Майнсын Роберт Фридланд тий тухайн үед оюутлогоо төслийн ордыг нээж илрүүлчихэд олон улсад тэр хүн Монгол улсыг маш сайн сурталчилж өгсөн. Тэр төсөл дээр хөрөнгө оруулалт татахын тулд. Тэгэхээр энэ бол ингээ олон улсад бол байдаг жишээ. Тэгэхээр яа харахгүй лиценз эзэмшиж байгаа бол тэндээ нөгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах, хайгуул геологийн ажлаа эрчимжүүлэх тий. Тэг яг энэ дээр хэлэхэд ганц монголч биш. Одоо ялангуяа Африк их олон орнуудад яг энэ процедур явагдаж байгаа шүү дээ. Ягаад гэвэл хөгжиж байгаа орнуудад юун хайгуул хийх мөнгө, хоол унд, эрүүл мэнд, боловсролдоо мөнгөд хүрэхгүй ерөнхийдөө ядуу орнд байхгүй юу? Манай ч гэсэн яг энэ утгаар ядуу ор. Яг энэ утгаараа. Одоо тэгсэн чинь энэ орнд газрынхын дор зөндөө юм байгаа гэдэг. Зарим нь байгааг нь гарцсан байдаг. Энэ мөнгийг
гаднаас л оруулж ирэхгүй бол дотроо байхгүй л байхгүй. Яаж ч явахад хидж мушгээд гарахгүй байхгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт татж байгаа нөгөөх олуулаа. За олчихвол зөндөөх мөнгө хаяад олохгүй байгаа шүү дээ. Тийм. Бид нар тийм хаях байтгаа тийм мөнгө байхгүй. Нөгөө хүн чи эрсдлээ үүрээд за тэгээд нэг юм олчлаа гэж бодъё л да. 100-аас нэг 3% нь олдох юм байлээ шүү. Тэгээд нэг олчлаа гэж бодоход нөгөө хүн чинь өөрийнхөө оруулсан хөрөнгийг нөхөж авах хэрэгтэй. Дараа нь жоохон ашиг авах хэрэгтэй тийм үү? Жоохон ч ямар ч. Тэгээ үлдснийг нөгөө улс нь авах хэрэгтэй шүү. Тэгэд энэ тэгвэл энэ манай баялаг энэ тэр чигээрээ минийх энийг хамаагүй гэсэн ийм ойлголт ингээд явчихад байгаа юм л да. Яагаад ийм ойлголт яваад байна? Монголчууд ийм ойлгохгүй байна уу? Эсвэл яагаад гэж та харж байна? Гэхдээ яг тэгээ одоо лицензээ бид нар чөлөөтэй олгох тий тэрийг одоо альж байгууллага компани тий лиценз эзэмшнэ гэдэг маань одоо тийм амар өндөр үнэртэй өвхий байх хэрэггүй л болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэдэн тэр бумаар одоо тэнд тендер зарлаад авчаад үйл ажиллагаа хийхгүй байна гэдэг маань тэр хүн дахиад хайгуул хийх чадамж байхгүй байна л гэсэн үг болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо байгаа боломжит газрууд дээр тодорхой одоо яг нөөц сайтай гэж үзэж байгаа тий прогноз байгаа тэр төслүүдээ лицензүүдээ бид нар одоогийн сонгон шалгуулалтаар өгч болж байгаа юм. Тэгэхээр гарц гаргалгаануудаа илүү олон болгох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Хуучин бас бид нар өргөдлөөр өгж явах үед чинь бас маш олон лиценз эзэмшигчид хайгуулын үйл ажиллагаан дээр одоо хөрөнгө оруулалт татаа тэнд үйл ажиллагаа бол эрчимтэй явж исэн дүр зураг байна шүү дээ. Тэгэхээр олон улсын жишгээрээ эсвэл бид нар хайгуул одоо геологийн ажил дээр хариуцлагатай, эрсдэл үүрэх чадвартай одоо тийм компаниудаа ч урьж оруулах тэр гарц гаргалгааг одоо эрхлүүлээд үзүүл яад юм бэ. Тэгэхгүй бол яг саний таны хэлдгээр ингээд өөрсдөд мөнгө байдгүй. За эсвэл төсвийн мөнгийг одоо бид нараас тийм эрсдэл өндөртөө салбар руу оруулах нь бас зөв буруу юу гэдэг ийм асуудлууд ингээд яригдж эхэлдэг. Тэгэхээр бид нар яг ингээд цаашдаа үйл ажиллагаа одоо яг хайгуулынхаа чиглэлд зарцуулах хөрөнгө мөнгөтэй. За бас урд нь одоо хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж исэн тий одоо бизнес эрхлэгчдийг ч гэсэн болохгүй бол урьж оруулж одоо хайгуулын ажлыг идэвхжүүлэх эхний ээлжинд одоо бүр бодлогоор тэрийг дэмжих байдаг юм уу одоо ийм гарц гаргалгаануудыг олохгүй л бол одоо за лиценз хайгуул хийя гэж тэгэхээр за лиценз олгоод байна л гэдэг тий. Гэхдээ энэ нь одоо бодитороос яг хайгуулын үйл ажиллагаа идэвхжихгүй байгаа учраас дахиад өөр гарц гаргалгааг одоо бид нар хайж олох хэрэгтэй гэдгээр хараад байна. Асуусан шүү дээ. Яагаад энэ хайгуул лиценз өгөхгүй байгаа юм бэ гэж. Энэ бол нөгөө энэ ардчилсан нийгэмд иргэдээсээ сонгогддог шийдвэр гаргагчдын хувьд ард түмэн дургу байгаа бол ер нь тэр саадах үр дагавар нэг хамаагүй тий өөрийнх нь сонгогчд байна уугүй гэдгийг шийдвэр гаргаад байна шүү дээ тий. Үнэн хэрэгтээ бол улс төрчид болохоо зөв яаж албан тушаалд үлдэх үгүй гэдэг шийдвэр гаргаад байна шүү дээ. Жинхэнэ төрийн хүн гэдэг бол яавал энэ улсад ашигтай вэ гэж уг нь явах хэрэгтэй доо тий. Яг үнэ. Тэгтэл тийм биш байгаа нөхцөлд тэгээ хайгуулны лиценз нөхгүй шүү дээ. Яагаад ард түмэн дургу байгаа вэ гэхдээ зэрэг одоо энэ уул уурхайтай аймагуд орон нутагт том уул уурхай ингээ нээгээд нөгөө бэлчээр нь алга болсон. Тэгтэл энэ чинь зохицуулдаг тэр амнат буюу royalty гэдэг юм дотор тухайн орон нутагт тэр энэ олборлож байгаа юмны одоо 10% төр авахтаа 5% ч юм уу аймагт нь одоо тодорхой хувийн сумын тодорхой хувийн өгөх ёстой. Энэ очихгүй байна гэж харж байгаа байхгүй. Тийм учраас нөгөө хүмүүс чинь дургүйсэж байгаа байхгүй. Уул дургуухаа миний хоолыг салгачлаа шүү. Ямар учиртай ингээд одоо орон даяар эсэргүүцэж чинь тийм ээ. Тэгэхээр та энийг энэ royalty яг өгж гэнэ үгүй юу гэдгийг хийн хандгийг. Орон нутагт яг очиж гэнэ үгүй юу гэдгийг Монголд юм хяндаг юм ингээд шүүгээд яваад байдаг тийм систем байна. Тэгэхээр наадах чинь саяхан бас Эрдэнэ төлөвлөрийнхэн ярьж исэн. Одоо 10% нь одоогийн хуулиар бол 10% нь очих ёстой орон нутагт. Гэхдээ энэ нь одоо 4.5% 5%-д ч хүрэхгүй байна гэд. Тэгэхээр нөгөө эргээд одоо бүх роялтиг чинь төсөв дээрээ бүрдүүлчихэд буцаагаад хуваарлт хийхдээ бас яг 10% дээр одоо хуулийн даваас хуваарлт хийхгүй байна. За нөгөө талдаа яг орон нутгийн иргэд за уул уурхайг тэнд ашиглаж байгаа бол орон нутгийн иргэд нь одоо илүү өгөөжийг нь хүртэх ёстой гэдэг ийм одоо зөрчилтэй яваад байдаг ш. Нөгөө талдаа төр нь болохоор за Монгол улсын баялаг бол бүгд одоо иргэд эндээс тэгш үндсэн хуулиар олгогдсон эрхээр хүртэх ёстой гэдэг нэг ийм хоёр зөрчилтэй яваад байдаг. Тэгэхээр энийг бас бид нар олон талаас нь олон оролцогч талуудад бас хилцүүлэг явуулаа. Саяны Майнвикийн зорилго ч гэсэн одоо саяны ярьж байгаа та бүхэн асуудлууд бол
гол асуудлууд, энэ салбарын сорилтууд. За энийг шийдвэрлэхдээ нөгөө хууль эрх зүйн орчны өөрчлөлтөө гэдэг үгчээ. Тэ саяны одоо энэ орон нутагт төвлөрүүлж буцааж хуваарлаж байгаа нь хуваарлтыг нэмэгдүүлэх. За эргээгээд хайгуул геологийн үйл ажиллагааг идэвхжүүлэх. За эргээд тэнд тодорхой хэмжээний үр өгөөжийг хүртжиж л нутгийн иргэд бас дэмжих. Энэ суурь нөхцөл нь бүртгэх юм аа гэж үзэж байгаа. За яг одоо юу гэдгийг хуулийн хүрээнд бол ингээ 10% гэж аачсан заримдаа одоо энийг орон нутгийн удирдлагууд нь тухайн компаниар дахиад тэнд нь сан хэлбэрээр одоо бас хөрөнгө мөнгө цуглуулах тий. За эргээд тэрийг нь одоо орон нутгийн зарим одоо үйл ажиллагаанд зарцуулах гэдэг нөгөө компаниудад энэ нь ирж байгаа ачаалал нь улам нэмэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр энийг нөгөө нэгдсэн бодлого зохион байгуулалтаар л одоо бид нар ялангуяа одоо энэ өдрүүдэд бол ашигт малтамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд яригдж байна. Тэгэхээр энэ дээрээ бас яг энэ асуудлуудаа одоо зөвөөр харж тий яг шаардлагатай гол одоо хэдэн асуудлуудаа өөрчлөлтийг хийгээд өгөөч гэдэг хүсэлтийг бол одоо компаниуд тавьж байгаа. Тэрний хоёр нь бол одоо яг саяны та тэр ярьж байгаа асуудал байна. Тэгэхээр энэ одоо яг бид сүүлийн гаргалгаагаа бүрэн олоогүй ахаад л гаргалдаал явж илээ шүү дээ. Тэгээ энэс чинь болоод ер нь энэс болоод энэ уул уурхай гадаадын ер нь Монгол улсын эдийн засаг руу гадаадаас хөрөнгө орж ирэхгүй. Тэр орж ирдэг ганц хонгил нь уул уурхай шүү дээ. Энэгээр мөнгө орж ирэхгүй байгаа учраас одоо тэгээ бидний нөгөө валютын хэрэглээ улам нэмэгдээд байна тийм ээ. Боловс хүүхдээ болж илгүүл гадагшаага явуулж байна. Хамаг хоригдлолт доллар болгоо явуулж байна. Имлэг байна бас тодорхой хэсэг нь. Тэгээд гадагшаага мөнгө урсаад байцсан нөгөө өөрт валют байхгүй юм чинь төгрөгийн чинь ханш унаад байна шүү дээ. Тэгэхээр төгрөгийн ханшаа унахгүй тулд буюу таны өнөөдөр авж байгаа юм маргааш үнэтэй болчихгүй тулд бидэрт доллар хэрэгтэй. Долларыг оруулж ирж байгаа юм уул уурхай биш үү тийм үү? Тэгэхээр энэ уул уурхайн салбарт бидний газраас аваад ингэж зарж байгаа бүх юм хятад руу явж байгаа. Яагаад гэвэл зүгээр л хятад руу явах нь бид нар өрсөлдөх чадвартай биш үү? Жохон цаашаа зөөнө гэвэл үнэтэй болчихно тийм үү? Тэгэхээр хятадаас маш их хятад бол манай хамгийн том худалдан авагч гэсэн үг. Тэгээ сүүлийн үед уул уурхай дээр хятадын компаниуд улам олон болж байгаа. Сая Mining Weeks дээр хятадын уул уурхайн бас ассоциац нь ирээд их том танилцуулга хийлээ шүү. Тэгээ манай здесь одоо юу ийм ирээдүйтэй байна гэх. Тэгэхээр хятадын өсөн хүсээгүй хятадын хөрөнгө оруулалт чинь ингээд орж ирж байна. Уул уурхайн салбар. Хэн орж ирж байна гэвэл хятад орж ирж байна. Тэгээ энэтэйгээ баланслагдаад бид нэр Оросын, Францын, Америкийн оруулах болоод тэр тэнцвэрийг барих хэрэгтэй шүү. Тэгээд одоо Орано ингээд орж ирж байна тий. Орооно ороод ирмэгц одоо энэ болохоо байцсан 3 толгой дэше гарч ингээ яриад байдаг. Энэ ямар учиртай. Энийний тэр цаад шалтгаан юу юм? Яагаад гэвэл уран гэж нэг хэсэг цүмийн эрчим хүч гэж хоёр юм хэсгээс бүрдээд байна шүү дээ. Энэ цацраг идэвхтэй байцсууд энэ салбар дээр ирдэг болохоос энэ салбар дээр байдгүй байхгүй. Тэгээ энийг одоо яаж ийм хэмжээнд хүргэчихэд байгаа юм бэ? Энийг та яаж харж байгаа юм? Энэ холбооны ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дараа өдөр тутам энэ тухай бодож идэг хүний хувьд та санал хэлээч. Одоо энэ дээр л бид нар нөгөө олон талт харилцааг дэмжих гэдэг дээр бид нар бас нэлээд идэвхтэй ажиллах гэж сүүлийн жилүүдэд үзэж байгаа. Тэгээ яг ийм ойлголтын зөрүүтэй байдал маш их байдаг тийм. Манай одоо яг таны ярьж байгаагаар одоо энэ атомын цахилгаан станц тийм энэ түүхий эдэн л уран шүү дээ тийм. Тэгээ бид нар бол яг хуу одоогийн байдлаар яг тогтоогдсон нөөцөөрөө эхний 10-т орж байгаа нь л одоо манай ашигт малтмалаас бол уран л байгаа байхгүй. Дүнгэж одоо байгаа нөөцөөрөө шүү. Байгаа нөөцөөрөө. Энэ нэмэгдүүлэх юм бол бүр нэмэгдээд явах боломжтой. Гэтэл олон улсад ч одоо ногоон эрчим хүчинд бас атомын цахилгаан станцаас гарч байгаа эрчим хүчийг одоо зөвшөөрсөн. За маш одоо жижиг оврын атомын цахилгаан станцуудын одоо барилгын ажил идэвхжиж байна тийм. Манай улсыг тойрол одоо маш олон станцууд ингээд байж лээдэг тийм. Гэтэл манайд болохоор ингээд нөө олон улсад аль хэдийн туршигдаад за аюулгүй горим нь одоо улам сайжраад тийм явж байгаа энэ одоо зүйлийг л одоо хадны мангаал гэж хараад байдаг тийм. Тэгэхээр энэ дээр бас бид нар яг олон нийтэд бас зөв ойлголт өгөх ёстой. Энэ оролцогч талууд бол хамтарч ажиллах ёстой. За асуудалд шинжлэх ухаанчаар хандах ёстой гэдэг ийм байр суурьнаас ажилдаг. За зөвхөн ураанч гэхгүйгээр одоо бид нар газрын уур элементийн хувьд ч гэсэн яг ингээл уран гэвэл газрын уур гэвэл уран гэл ингээл нөө хольж утгаал тий. Иймэрхүү одоо зөрүүтэй мэдээллийг санаатаагаарч бас олон нийт рүү өгж байгаа ийм асуудлууд бол байгаа. Тэгээ тийм учраас бид нар бас энэ жилийн хувьд одоо ингээд гаднаас гэхээсээ илүү орон нутгийн иргэдийнхээ ч гэсэн оролцоог хангаад явах хэрэгтэй байна. За эргээд энэ салбраас бид нар хоолоо олж идэж байгаа хүмүүс те эргээд энэ салбарын доктортой байдал чинь маш чухал байна. Таны ярьдгаар одоо бүх валют чи эргээд гараа авчиж байна. Эрчим хүч
түнш те боловсрол за эрүүл мэнд гэдэг ингээд гараа авчдаг. За гадаадын шууд хөрөнгө оруулалт бол байхгүй. За бид нар бол маш олон одоо амлалтаас зөрчсөн. За эргээд ороод ирсэн хөрөнгө оруулагч нарыг бид нар эрх шиг хамгаалж чаддгүй. Тэ одоо тэр нь хуулийн хүрээнд ч бай. За одоо өнөөдөр харамсалтай нь одоо улсын хурлын гишүүд маань хүртэл те нэр бүхий одоо ингээ орд газруудыг нэгээр нь барьж аваад тэрийг одоо буруу ташаа ойлголт иргэдэд өгөх ч юм уу. Иймэрхүү одоо популист одоо шинж тэмдгүүт ч гэсэн одоо болтол ингээл үргэлжилж илээд. Тэгэхээр энэ бүгд маань ингээд энэ салбарт бол маш том одоо тэг болж байна. Бид нар одоо өөрсдөө хөдлөх цаашаага одоо тэлэх боломжоо ингээ хааж байна. За эргээд зүгээр бид нар ингээд бодох юм бол за эрцээлийн салбар өнгөрсөн жил чинь 80 сая тонн одоо түүхий идэг экспортлсон байна. За энэ дийлэнх нь л нөгөө нүүрс маань явж байгаа тий. За энийгээ нөгөө урд нь чинь бид нар эдийн засгийг солонгоруулна гэж маш олон жил ярьсан тий. Таач сайн энэ тал дээр ажилтдаг идэвхтэй ажилтдаг хүн мэдж байгаа. Гэхдээ энэ дээр бид нар солонгоруулж яг чадсан уу гэж харах юм бол эдийн засгийн одоо эдийн үзүүлэлтүүдэд харах юм бол бид нарт ямар ч үр дүнтэй ажлууд бол хийдэг байгаа байхгүй. За ялангуяа одоо ингээд сүүлийн жилүүдэд харах юм бол түүхий эдийн маань зөвхөн экспортлж байгаа уулуурхаан бүтээгдэхүүн маань хүртэл одоо төрөлжилт нь нүүрс. За энэ жил оюутлогын гүний уурхай одоо үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой засгийн баяжмлын холбоор баг зэрэг нэмэгдсэн. За алтных бол бүр багассан тий. 20 тонн гэдэг одоо зорилгыг бид нар маш олон жил тавьж байгаа. За энэ жилийн хувьд бол 10 тонн гэдэг ийм байх юм байна гэдэг ийм төлөвлөлт орж ирсэн ч гэсэн одоо баг 6-7 дээр л явж байгаа байхгүй. Одоо ер нь бол бид нар яг та сая ярианыхынд хэлжилээсэн нөгөө ямар том салбар вэ гэдэг нь ингээл харагдлаа гэдэг. Ингээ харах юм бол дотооддоо бид нар ингээ том юм шиг харагдаад байгаа боловч гадна нь одоо олон улсын зах зээл дээр бол бид нар яг эрцээлийн салбар дээр бол ерөөсөө том тоглогч болж чадахгүй байгаа. Маш жижиг одоо сул хөгжилтэй. За үйл ажиллагаа ерөөсөө тэлж чаддгүй. Тэгээд саяны ярьдаг одоо түүхий эдийн 2-3 нь л одоо төрөл дээр ингээ явж идэг. Тэгэхээр эдгээрийгээ хүртэл одоо солонгоруулах хэрэгцээ биднэрт байгаа байхгүй. Тэрний нэг нь одоо саяны ярьдаг одоо уран байж болж гин. За газрын уур байж болж гин. Ялангуяа нөгөө тээвэр логистиктэй холбоотой хүндрэлийг бас энэ шинэ одоо тутмын ашигт малтмал өөр одоо логистикийн боломжоор олон улсад бас хүргэх борлуулах тэр боломжийг авчрах одоо боломж нь бол биднэрт байгаад байдаг. Гэхдээ бид нар бас саяны ярьдаг одоо энэ шалтгаануудаас болоод хөдөлгөж чадахгүй байна. За ер нь бол одоо шууд үгээр хэлэх юм бол популизмын одоо үр дүн л өнөөдрийн салбарын нөхцөл байдлыг ийм хэмжээнд одоо хүргэсэн л гэж хардаг. Би зарим арга хэмжээнүүдэд гадаад дотоодын бүх арга хэмжээнүүдэд бас бүх тодорхой том арга хэмжээнүүд орж үзсэн хүний хувьд юу харж байгаа гэхдээ зэрэг энэ уулуурхайн сайд гэж нэг хүн байгаа. Хэн байх нь хамаагүй. Ама сайхан юм амлах юм аа. Тэгэл тэр нь худлаа болчих. Яваахан худалч сайд нартай гэсэн үг шүү дээ. Худалч засгийн газартай тохирсон барьсан юм аа хийхгүй байна. Одоо тэгээд одоо сайхан болт аранаатай шин сая танаа уулуурхайн 7 хоногор чиний гар өсгө зурна гэж яваад исэн. Зарлаа яваад исэн гэсэн чинь зурсангүй. Тэгээ яагаад игчиж байгаа юм. Яагаад буцаа явчихж байгаа юм уу? Эсвэл ийм сэтгэл хүртэл гарч байгаа байхгүй юу? Нөгөө хятад Орос биш ганц барууны том хөрөнгө оруулагч нь яг ингээд ахираад явна гэж тохирснороо явахгүй шүү дээ. Тэгээ энэ бүхнээс ингээд харахад ерөнхийдөө бид нар ингээд хоорондоо мөнгө байхгүй. Тэгээ хоорондоо хэрэлдээл. Тэгэл нөгөө тэргүүлж байгаа төр засгаа янз бүрийн шалтгаанаар солиод тэгэл хамгийн сайн хийж байгаа нь ахиж солиод. Тэгээ өөр дүнд нь бид нар ийм иргэд чинь Монголоос зүхтаад. Одоо Солонгосын визэг өгөх юм бол Улаанбаатарын энэ нөгөө замын төвжирлийг бол орон шийдэх ганц арга тэр биш. Пад бүгдээрээ байхгүй 3 машин үлдээд гих мэтэр ингэж одоо аль зэрэг удаан цаашаа явах юм бэ? Яах вэ? Бие бинийгээ хэмлээлд оромжлоод ингэж яваад байх юм уу? Энэ бүхний чинь түлхүүр нь уулуурхай дээр байгаа байхгүй мөнгөний чинь түлхүүр. Тийм учраас энийг бид нэг ойлголтойгоор ухаалаг хандаж ингэхгүй бол чи өгчлөө тэр өгчлөө гэдэг ингээ бие бинийгээ ер нь алхал бэлэн болцсон яваад шүү. Одоо яг таны хэлдэг дээр ингээ харах юм бол бид нар харин нөгөө өнгөрсөн алдаануудаа л давтаж хийгээд өнгөрсөн засгийн газрын үед өнгөрсөн парламентын үед гаргасан алдаануудаа за мөн одоо би ингээд харахаар дандаа нөгөө эргэж бутсан шийдвэрүүд гаргаж байгаа.
Сая яг таны хэлдгээр нөгөө гэрээ зурсан болвол за тэр гэрээ хамгийн муу байсан тий. За энэ дээр бид нар хохирсон гэлгүй. За хэрвээ бид нар тэр гэрээний асуудлыг ярих гэж байгаа бол хоёр гэрээг хоёр талаас зурсан, хоёр тал сууж байгаа л асуудлаа яриад цомхон хүрээндээ шийдвэрлэх боломж нь байгаа юу? Байгаа. За одоо сүүлийн үед ингээд нөгөө лиценз яаж олгогдсон бэ гэдэг асуудлууд ярьж байна тийм. Эргэж ерөөсөө бид нар бол зүгээр уршаа харсан нэг ч алхам болохгүй байгаа. Урдаа баахан за 14 мега төсөлгээд ингээд тавьчихсан. За тэрийг яаж хийх вэ? Тэрэн дээр одоо ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй? Тэн дээр эрчим хүч яах юм? Дэд бүтцээ яах юм гэдэг ингээд нөгөө шийдэл одоо ерөөсөө гаргаж явахгүй. Дандаа өнгөрсөнтэйгөө зууралцсан, эргэж харсан ярих шийдвэрүүд юм байгаа. Гэхдээ 100% тийшээгээ биш ээ. Урагшаагаа харсан. Тэгээд яах вэ гэдэг энийг ч яг шийдчихин гэж бодъё. Тэгээд цааш маргааш цомхон хүрээндээ шийдэх хэрэгтэй шүү дээ дотроо тий. Тэгэхгүй тэгээ нөө олон улсдаа ч энэ маань ингээ бидний өгж байгаа мессеж бол маш буруу. Ийшээ одоо хөрөнгө оруулалт хийгээд эрсдэлтэй байна. За эргээд ямар нэгэн байдлаар энд ингээ шийдвэр гаргачаа буцчдаг юм байна. За эргээд өгсөн лицензээ авчдаг юм байна. За хууль нь эргээд үйлчилчдэг юм байна гэдэг ийм сөрөг мессежүүдийг л бид нар нөгөө дотоод хэрүүл тэмцлээ гадагшаа бид нар бол маш их сөрөг мессежийг өгч байгаа. Энэ нь бол энэ салбар цаашдаа бас шинэ хөрөнгө оруулагч олж ирэх одоо үе таалгыг бол баг бүрэн хаачиж байгаа. Харин одоо байгаа хідэн төслүүдээ яаж ингээд амьтаа голтой тий үйл ажиллагааны доктортой явуулах гэдэг тухай баг бид нар ярих хэрэгтэй юм шиг байна. Тийм ч учраас бид нар одоо хууль буцаж үйлчлэхгүй байх хэрэгтэй. За нөгөө гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг одоо биднийг 1000 гоё амлаад ирэхгүй нь бол тодорхой. Энийг бол бид нар бүгдээрээ харж байгаа. Тэрний оронд одоо эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн болсон төслүүдэд хөдөлгчмөр байгаа. Ялангуяа одоо энэ олон жил ярьж штеп цагаан суураг, харамгтай ордууд тий. Орооноо за 25 жилийн дараа сая ингээд нэг хоёр улсын засгийн газар за их хурлаар сойрхон баталчиж ингээд гэрээн хөдөлсөн ч гэсэн за одоо дахиад нэг лабораторийн асуудал гарч ирээд дахиад нэг сунжаах шиг энэ хугацааны үед. За тэрийг барьсны дараа ингээд хөдөлнө гэдэг ч юм уу тий. Тэгэхээр бид нар зүгээр одоо тоотой хідэн ингээд эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн ийм төслүүд дээрээ тодорхой хууль эрх зүйн орчны одоо өөрчлөлтийг хийчих юм бол ядаж яг ороод ирэх хөрөнгө оруулагч нь бол байж байгаа байхгүй. Энийг бол хувийн хвшлэх өөрсдөө олоод ирнэ. За яг одоо ийм яриаг нийгэмдээ яриа мэдээлэлтэйгээр мэдлэгтэйгээр ярилцахгүй бол бид цаг хугацаа алд хоцорч ин шүү. Үүнээс хойш ярилцах юмгүй болно. Тэгээ одоо яадгийн гадны хөрөнгө оруулж ирэхгүй. Энэ байдлаараа ингээд яваа төгрөгний чинь хан шидэхэн унаад ингээд явах уу эсвэл жоох ухаалаг байгаад урагшаа харсан зарим ажлуудаа хийх үү гэдэг ийм сонголтын өмнө ирсэн байна. Тэгээ та энэ ийм том салбарын төрийн бус байгууллага ассоциацийн хувьд засгийн газартай энэ тэнцүү адилхан ярилцгал тийм эрх мэдэлтэй байх хэрэгтэй хардчихсан нэгэнд. Тэгээ энэ ажлыг хариуцж хийж байгаа хүний хувьд хоёулаа бас ийм тэрийн болгоо нээлттэй яриад байхгүй юм л да. Ягаад гэвэл өөрсдөө холбоотой биш ярьж байгаа хүмүүс өөрсдөө уулуурхаад. Та бүхэн нэг уулуурхаа байгаа биш. Ажиллаад хийгээ явж байгаа хүмүүс. За ямар ч гэсэн юм яриаг эхэлж ийн гэж харж байгаа нийгэмдээ яриа. Тэгээ бүгдээрээ суугаад ингээд бие бинийгээ чишчихгүй, загнахгүй, доромжлохгүйгээр нэг ингээд бодит ажил хийя тий. За тийм ярианы эхэллээ гэж харж байна. Танд баярлалаа. За баярлалаа. За хүн үзэгчдээ өнөөдөр уулуурхайн асуудлын тухай энийг яг өдөр тутмынхаа ажилд мэдэрч харж байгаа ийм Монголын үндэсний уулуурхайн ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэ Туяатай ярилцлаа. Та бүхэн бас нэгийг бодож хоёрыг тунгаан үздэй. Ер нь бид яаж цаашаа энэ тухай ярилцахаас чинь амьдрал чинь үр хүүхдүүд чинь ирээдүй хамаарах цаг болцсон шүү. Энэс цаг байхгүй болсон шүү. Баярлалаа. Сэлгэр уужим орон зай. Хараа баясгах үзэмжид харууц. Сэвэр агаар тав тухтай орчин. Тансаг давтагдшгүй өнгө төрх. Таныг илэрхийлэх төгс хийцлэлтэй King Tower. Тав дугаар элчийн орон сууцны загварын байранда та бүхнийг урьж байна. King Tower Apartment.